За сүүлийн 4 жилийн хугацаанд цаасан дээрээс нь дүүжин тээвэр төслийн газар шороны ажил нь эхэлсэн байна. Эхний ээлжийн 4.2 км дүүжин тээврийн ажлыг эх оны 3 сард эхлүүлэн тухайн онд дуусгана гэж төлөвлөж байгаа юм байна. За төгжрлийг бууруулах хүрээнд хийгдэх 2 чиглэлийн дүүжин тээврийн төслийг 318 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх юм а. За одоогийн шадар сайд Амар сайхан Улаанбаатар хотын засаг даргаар ажиллаж байхад яригдж эхэлсэн дүүжин тээвэр төслийн газар шороны ажил нь эхлээд байна. За Франц улсын засгийн газрын хөнгөлөлтөд 60.7 сая евро буюу 318 тэрбум төгрөгөөр уг төслийг санхүүжүүлж байгаа юм а. За уг төслийн эхний чиглэлийг 148 тэрбум төгрөг зарцуулна. За дүүжин замын тээврийн эд ангиудыг эхний хэсгийг нь хүлээн аваад байна. За Ярмаг арцад хөнөр хороол чиглэлийн дүүжин тээвэр төслийн бүтээн байгуулалтыг инхүү 2025 оны 3 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөд байна. За миний энэ зогсож байгаа газар гэвэл Ярмаг чиглэлд одоо ирэх буух буудал бол байршиж байгаа. За яг энэ хэсэгт нийтдээ 4.2 км замд 19 тулгуур баг нь хийн. За ингээд нэг талдаа бол 10 одоо 1 минут орчим зорчхоор ийхүү дүүжин тээвэр төслийг бол эхлүүлэхээр төлөвлөж байна. За төсөл гүйцэтгэгч компанийн хувьд нийтдээ төслийн хугацаанд 36 одоо Франц ажилчид яг энэ төслийн талбай дээр ирж ажиллах юм а. Ярмгийн арцтаас өнөр хороол хүртэл үргэлжлэх 4.2 км урттай 2 зогсоол 19 тулгуур баг нь бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулна. За хотын дундуур урсаж байгаа туулгал төгжрөл тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг төмөр зам дээгүүр тавигдах дүүжин тээврийн чиглэлд нэг талдаа 11 минутыг зарцуулна. 10 хүртэлх зорчигчийн багтаамж буй 98 кабинтэй цагт 2300 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай юм а. За өнөөдрийн байдлаар төслийн эхний чиглэлийн газар шороны ажил нь эхлэж тулгуур баг нь босгох ажлыг эх 3 дугаар сард эхлүүлж тухайн ондоо дуусгах төлөвлөгөөтэй байна. За барилгын ухсралтын ажил бол 25 оны 3 сард эхэлнэ. Тэгээд ер нь бол 2 буудалтай энэ 19 тулгуур багантай энэ одоо системийг барихад Францууд одоо хэлэхдээ бол ойролцоогоор 14 сар зарцуулагддаг гэсэн. Манайх одоо Францын компанитай хамтарч ажиллах барилгын ухсралтын ажил дээр хамтарч ажиллах одоо Монголын туслан гүйцэтгэгч компани маань бол яг ингээд барилгын ухсралтын ажлыг эхлэхээр 2-3 хэлжээр зэрэг ажиллаад явна гэж тэгж байгаа л да. Тэгэхээр бид нар аль болох энэ эхний энэ шугамыг болж өгөл 25 онд багтаагаад ингээд гаргах тийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ системийг барьж дуусныхын дараа 3-6 сарын зөвшөөрлөлтийн тийм ажил хийгдэнэ. Зорчил тээвэрлэлт хийхгүй дандаа ингээд нөгөө зөвшөөрлөлттэй одоо алдаа мадаг байна уу ингээд янз бүрийн тийм тохируулгын ажил нь бол хийгдэнэ. За дүүжин тээврийг жилийн 4 улирал ашиглах боломжтой. Засвар үйлчилгээг цаг тухай бүрт нь хийгээд явбал 25-аас 35 жилийн баталгаатай юм а. За ашиглалтанд орсноос хойш эхний 3 жилийн хугацаанд ашиглалт болон засвар үйлчилгээнд шаардлагатай байгаа сэлбэг хэрэгслийг төсөл хэрэгжүүлж байгаа компани бүрэн хариуцах юм а. Гэрээний дагуу үйлдвэрлэгдэх тоног төхөөрөмж үйлдвэрлэлтэд орсон байна. Эхний үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн Монголд ирээд байна. Эхний чиглэлийн 2 дахь тоног төхөөрөмж Франц улсаас гарсан барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Тулгуур баг нь болох 1 2 3 4-р багныг босгох газар шорооны ажил эхэлсэн. Арам туурын ажлыг 3 дугаар сар хүртэл хийж дуусгана. Ингээд 3 дугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ. Төслийн хугацаанд нийтдээ 36 инженер техникийн ажилчид ирж ажиллах болно. За уг төслийн 2 дугаар чиглэл нь үндэсний цэцэрлэг түрээлэн Шангрила гэсэн чиглэл байх юм а. За тухайн төслийг хэрэгжүүлэх Помо компанийн хувьд 80 жилийн түүхтэй дүүжин тээврийг аялжуулчлалоод нийтийн тээврийн чиглэлээр ухсарч гүйцэтгэдэг байна. За өмнө нь тус компани Өмнөд Америк, Хятад зэрэг дэлхийн цөөнгүй улс орнуудад дүүжин тээвэр төслийг хэрэгжүүлж байжээ.